Хай манайхаа. Тэгэхээр сонин сайхан гэх юм бол би шинэ ажилд орсон за. Тэгээд тэр мань бүр ямар ажил гэж пуужингийн сургалт болон ер нь пуужин хийдэг газар. Би ингээд ийм багцын бэлтгэж хийжсэн. Гинт пуужин хийдэг газрын контент креатор болоош. Бүр амьдрал баялаг юм аа. Тэгээд яагаад гэсэн бэ гэхээр би дээр нөгөө нэг ажлынхаа захиралд ер нь загнуулсан байхгүй юу? Ажлаа хийж чадахгүй байна гэд. Тэгээд тэр талаараа стресстэй ер нь стори хийсэн. Хүн хичээж хахад ингээд үнэлдэггүй маа гэхэд ядаж битээ усасгаач гэсэн сэдэлтэйгээр тэгээд гисэн чи хараа нэг хүн гэж одоо манай юман одоогийн юман тэгээд санал тавиад тэгээд нэгэн ийм жижигхэн стартап гэхдээ ирээдүйн зорилго нь амар гоё ийм газар ажилд орсон байт юм аа. Одоогоор бол яг хуулийн зэрэг хийгээ явж байгаа. Өдөр нь нөгөө ажил дээрээ так гэж сууж агаад оройн энэ ажил дээр ярьж бас так гэж суугаад ер нь бол амар ядарч байна ёо. Бүр гэхдээ яагаад ч юм нөгөө миний унтарсан байсан сүнс гэхин чашийн. Гэтэ ямар ч гэсэн нэг тийм комфорт зонд орсон байсан угаасаа. Тэгээд яг өдөр болгоны нэгэн хэвэн амьдралдаа хитрхи их тассан байсан. Өөрийгөө сорихоос айдаг болсон байсан. Тэр бүх айцаад аманд хуулах гэж хичээгээд тэгээд зориглоод энэ газар ажиллаж үзэхээр шийдсэн. Одоо тэгээд хинээсээ скриптүүдийг гаргаад явж байгаа. Бичлэгүүд маань ороод эхэлнэ. Тийм болохоор та хэд гоё үзэж өгөөрэй за. Тэгээд энэ ажил маань яг угаасаа стартап болохоор яг цалингийн тал дээр бол би нэг тийм өндөр хүлээлттэй байгаагүй. Тэгээд юу ч юм бэ тий. Сурах юм ихтэй байгаа байдал нь их таалагдсан гэх юм уу. Тэгээд үүнээс гадна опс амар гоё. Тэгвэл галтаагаатай болно гэсэн галтаагаагаа янзлуулж байгаа. Тэгээ галтаагаатай болчихвол бүр гоё. Тэгвэл би эндээ зүгээр хонсон ч яах вэ? Гэтэ коког авчирч болохгүй л дээ яа тэгэл энд дэлбэрхийн ч одоо хайшаа юм. Тэгтээ ямар ч гэсэн бүр пуужингийн одоо мотор байгаа шүү дээ. Мотор хийж байгаа хүүхдүүдийн хийсэн мотор байгаа. Тийм учраас би коког авчираа коко нөгөөх нь янз бүр болгож оролдож байгаа энэ байшин дисплей хийж өстэй болоо юм болно. Тэгээд коког авчирч болохгүй жоохон гоё нэгтэй ч гэсэн яг тийм гэр шиг гоё опс бүрдүүлсэн байгаа нь үнэхээр их таалагдсан. Тэгээд ер нь бол ажилчтай болон ингээд сургалтандаа явж байгаа хүүхдүүдтэй зориулж ийм гоё орчин бүрдүүлж байгаа газар угаасаа ер нь хүмүүсээ боддог газар л ирээдүйтэй тийм үү? Хүмүүсээ боддоггүй газар угаасаа ирээдүй гэж байхгүй. Яг орсон хүмүүсээ яг тухайн үед нь ажиллаж байгаа хугацаанд нь шүүсийн ингээд гартал шахаад ингээд шим шүүсийг нь сорож аваад гаргаад арааны хүнээ оруулаад тэгээ дахиад л дараагийн хүнийхээ шүүсийг сорох тийм газар бол угаасаа ирээдүйгүй гэдэгт би бол итгэж байгаа. Тэгээ хүнээ боддог газар учраас би энэ газрыг ирээдүйтэй гэж бодоод тэгээ ер нь явандаа нөгөө ажиллаа болоод тэгээд эндээ ингээд орох гэх юм уу? Эндээ үндсэн ажилтнаар ажиллах гэсэн иймэрхүү санаатай байгаа. Бүх юм хэрвээ санснаар болдог бол. Тэгээд мэдээж гэтээ үүний тулд надад санхүү нэг ажлаас гарна гэдэг чинь санхүүгийн доктортой байдал шаардлагдан би ч одоо байрны төрөөс төлөх хэрэгтэй хүн, хөрөгчөнд махан авах хэрэгтэй хүн, кокогийн хоолыг юм л бол найз залуугаасаа уйлж мөнгө аваад авч өгөөд байж болохгүй. Коко ч яг би өөрөө хариуцаж 15 жилийн турш надтай хамт байна
гэсэн бодолтойгоор үрчилж авсан. Яг ингээд миний хариуцлага учраас Коког тижээх хэмжээний санхүүгийн чадамжтай байх хэрэгтэй. Гэх мэтчлэн маш олон асуудлууд ер нь бол тулгарч байгаа. Яг зориглон хөдлөхөд минь жоохон дөнгө болж байгаа гэх юм. Гэтэ яг би Коког дөнгө гэж бодохгүй байна. Харин ч Коко байгаа учраас би Коког тижээхийг хүсэж байгаа учраас Коког илүү сайн сайхан амьдруулахыг зорж байгаа учраас ирээдүйдээ илүү хэрэгтэй зоригтой алхам хийх гэж хичээж байгаа байж магадгүй. Тэгэхээр Коко бол дөнгө биш. Коко яг ирээдүйд зориход минь туслах пүш. Тэгж ярьж барьдаг тий. Нөө нэг цааш нөгөө контентуудээ эхлээд тэгээд ингээд амар драматик скриптүүд бичээр байгаа амар драматик ярьдаг болсон байна. Тэгээд нэг тиймэрхүү бодолтой байгаа. Тэгээ шинэ ажил маань угаасаа яг чаддаг хин цааш хэлээ. Гэхдээ илүүтэйг нөгөө сонирхдаг дуртай юм маань угаасаа яг ийм бусдад мэдсэн зүйлээ хуваалцах. Тэгээд ингээд иймэрхүү юмд өөрөө угаасаа дуртай хүн болохоор яг нөгөө ажилласаа мэдэрч чаддаг үн цэнэ ч юм уу тий. Мэдэрч магадгүй гэж бодож байгаа учраас ер нь бас их гоё хүлээлттэй байгаа яг эндээсээ. Тэгээд нэг тиймэрхүү санаатай. Яг би нөгөө ажилдаа дуртай байсан. Мэдээж ажиллаа хийж чаддаггүй гэж хэлүүл хүртлээ. Тэгээд тэр бол жоохон үнэхтэй юм байсан. Тэгээд тэгж хэлүүл хүртлээ бол дуртай байсан. Одоо ч гэсэн нөгөө хүчээр өөрийгөө дуртай гэж итгүүлэх гэж хичээж байгаа ч гэсэн яг тий байдаг л ажил. Би тэр газар угаасаа байсан байгаагүй тэр газар оршин тогтноод ингээд цаашаа үргэлжлэхээр бол үргэлжлэхгүй бол тэгээд суруулна. Гэтэ хамгийн гол нь би байсан байгаагүй тэр ажил өрнөсөөр л байх болно гэдгийг би угаасаа бас махандаа тултал амар сайн ойлгосон учраас ер нь тэнд дахиж тийм илүү их өөрөөрөө хүлээгч юм уу тий ингээд хүмүүсийн өмнөөс орж ажлыг хийдэг ч юм уу аль эсвэл ингээд энийгээ тэгчээсэн гэж тийм маш их хэмжээний хичээл зүтгэл гаргаж ажиллах урам зориг хүсэл сэтэл маань бүр мөсөн унтарчихсан. Тэгээд одоо зүгээр л яг ингээд яг уртгаа хийж суугаад тэгээд уртгаа дуусгаад тэгээд орой эрт тараад тэгээд орой дуртай ажиллаа хийгээд тэгээд иймэрхүү байдлаар энэ өвлийн саруудыг яаж ижигээд давчвал хавар ирнэ. Тэгээд хавраас дулаар бол бүх юм сайхан болно гэдэгт итгээд тэгээд нэг жоохон хичээгээд үзье гэж шийдлээ. Нэг жоохон хичээгээд жоохон комфорт зоноос гараад жоохон оройдоо юм нухад суулж хийж мэгээ тий. Тийм хүсэл төрсөн, тийм итгэл төрсөн. Тэгээд ягаад ч юм өөрийгөө чадна гэж итгэж чинь чадахгүй яана. Тэгээд болно доо. Тэгээд бүтэндээ гэсэн итгэлтэйгээр шинэ ажил гарсан. Тэгээд одоогоор бол угаасаа ороод нэг удаагүй. Яг энэ 7 хоногоос л баг эхэлж байгаа. Тэгээд яг ингээд нэг тийм албан ёсны биш байгаа ч гэсэн. Тэгээд ер нь бол таалагдж байгаа. Тэгээд миний саналыг хүлээж авч байгаа байдал нь ч гэсэн үнэхээр гоё. Яг одоо өмнөх нөгөө ажлын маань шууд удирдлага маань угаасаа яг ингээд саналыг үнэхээр гоё сонсож хүлээж авдаг хүн. Гэтэ сүүлийн 2 сар байгаагүй болохоор яг тэр хүнийг үнэхээр өгүүлж чинь тэгээд хамгийн гол нь яг тэр хүн хичнээн гоё яасан ч гэсэн компани нь өөрөө жоохон токсик бол уур амьсгал нь жоохон надад таарахгүй байгаа бол тэр хүн хичнээн гоё яасан ч гэсэн өөр газар руу явж үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр миний амьдралын апдейт хэд хоног явж аваад нэлийн том апдейттэйгээр иргэн ирлээ. Иргэн ирж бас нэг өөр апдейт гэх юм бол би Duolingo дээр 116 оноо авсан. Нөө юу англи хэл дээр. Тэгээ би C1 төвшний англи хэлтэй мэлээ Duolingo-гоор. Гэтэ яг энээсээ болоод амар өөртөө ихтэй болсон ч гэсэн үгүй. Миний англи хэл бол тийм сайн биш шүү дээ.
Тэгэхээр Duolingo жоох худлаа байж магадгүй. Эсвэл энэ миний imposter syndrome байж магадгүй. Эсвэл нэрнгэс миний англи хэл тийм сайн болов. Би нэрнгэсээ C1 төвшний англи хэлтэй баг та. Үгүй л үгүй. Тэгээд Duolingo яг зөв үнэлтэй юм мэдгүй. Гэтэ ямар ч гэсэн тэгээд 110 бисээ 116 гэсэн хараад хэд байлаа та. Ямар ч гэсэн 115-аас даваад тэгээд би хоёрын сүүл төвшин байлуу, C1 байлуу. Нэг тийм төвшөнтэй болсон. Гэтэ цаашаад оноо нь өсөх боломжтой заяа. Тэгээд би бүр ингээ гахаад би нэрнгээсээ би энэ үрсэх C1 төвшний англи би ахгүй даа. Би өөрийгөө ер нь би нэг төвшний л англи хэлтэй гэж боддог байхгүй. Тэгэхэд битгөө хотлаахаа тэр Duolingo шал хотлаа билээ шүү манайхан. За. Тэгээ миний амьдралын 2 апдейт гэвэл юм байна. Бас нэг амар том апдейт. Какогийн ороод байгаа за. Тэгээд амар хэцүү байна энэ гар хөлнөөс амар сулгаж хазаж мазаад. Тэгээд вакциныг хийлгэн гэж бодож байна. Нөгөө манай хүний вакциныг ер нь олж хойшлуулсаахгүй юу? Яагаад гэвэл мөгөн цэрийн халдвартай байж магадгүй гэд сэжиглээд тэгээд мөгөн цэрийн халдвартай үед нь вакцин хийчих юм бол дархлаа нь бүр өмчт юм аа ажиглийгээд тэгээд нэлээд удаан ажиглаж яваад ер нь бол вакцинууд нь нэлээд хойшлцсан. Тэгээд 3 удаагийн вакцинд нь хамрагдчихэж спей хийх хэрэгтэй учраас одоо газ вакцинаа хийлгээд ер нь бол газ таслан болохыг хэлэхгүй бол тэрнийг амтаа одоо ороо ороод ах шиг шүү дээ. Одоо чинь нэр 5 сартай. Гэтэ тийм жоох амтны ороо орно гэхээр ерөөс итгэхгүй байна би. За. Тэгэд амьдрал минь иймэрхүү байна. Бас нэг амар гоё юм мартчих. Би нөгөө сая 30 хоног 30 өдөр болгон бичлэг оруулна гэсэн шүү дээ. Тэгээд тийч чадсан учраас цөмөөхөө үзгэр шийдсэн. Тэгээд цөмөөхөө үздэм үү гэж бодоод пледийг авахсан чи зөвхөн хаасан дээр нь зарна гэдэг харна алгуурлаад яваад байсан чинь нэг өдөр очсон чинь плед нь дууссан байсан за. Тэгээд за бурхан намайг битгий үзгэж хаан байх үү дээ гэж бодоо бижээс чинь уржигдорхон спонсорд advertisement гараад ирсэн. Ингээд нэмэлт өдөр зарлагдлаа гэх. Тэнгүүд би бурхан намайг үзгэж ийн гэж бодонгуудаа надад ямар ч мөнгө байхгүй. Тэгээд дахиад л найз залуугаасаа мөнгө гуйж авч тэгээд шилхгүнч хэм билээ таасан. Тэгээ би энэ 5 дахь өдөр шилхгүнчийг үзнэ. Би угаасаа 2024 онд өөрийгөө хангалттай мундаг байсан гэж бодож байна. Тийм болохоор өөрийгөө хайж гисэн чагаа хэрэгтэй байна. За. Тэгэхээр одоо бол цаг юм байна. Тэг өнөөдрийн бичлэг юм байлаа. Дараа бүгдээрээ амар гой бичлэгүүдээр уулзна гэдэгт итгэлтэй.